Төрийн өмчөд Эрдэнэс 5 толгой компаниудыг иргэн бүрт 72 ширхэг хувьцаа таран ашигтай ажиллаж явах ёстой байтал муу менежментийн улмаас шалтгаан буугаад байгаа. Их хуримд дарагдсан байгууллагын дэвших гарсан хувьд очих болцоход байна. Тийм ч үүднээс экспортлох асуудлыг тендер шалгаруулах хувьчлах тухай яриад хэллээ. Хэрвээ хувьд шилжүүлбэл иргэн бүрт амлсан 1072 ширхэг хувьцааг хувийн компани өгөхгүй, харин төр яах вэ гэдг нь анхаарал татаж байгаа юм. Эрдэнэс 5 толгой төрийн өмчөд компани их хуримд баригдаж туслан гүйцэтгэгчдийн дарамтанд ороод байгаамаа. Уг нь монголчууд Эрдэнэс 5 толгой компани ашиг хүртээд өнөөдөр ажилгүй сууж байхдаа баяжих хүлэгрийг өмнөх засгийн газар хэлж 5 толгой хувьцааны ашгийг иргэн бүрт тэгш хувааж 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлнэ гэдгээ хэлсэн. Гэтэл иргэн бүрт ноогдлын ашигын хувь хүртээгээд явах бус төрөөс дэмжлэг хүлээгээд ирэх хүүхдчиг байгаа 5 толгой компани өөдлөхгүй нэ. Үүнд төрийн муу менежмент нөлөөлсөн гэдгийг төрийн өндөрлгүүд аль хэдийнэ зөвшөөрсөн болтой. Төр муу менежер учраас Эрдэнэс 5 толгой компанийг тусдан гаргах тухай яриад хэлжээ. Ингэж байж Эрдэнэс 5 толгой компани санхүүгийн хүндлэн байдлаас аврагдах гин. Учир нь өмнөх засгийн газар 5 толгой зүүн цанхын ордыг барьцаалан Чалка компаниас 350 сая ам.долларыг зээлчихсэн. Энэ өрөө дарахын тулд Чалка компани зах зээлийн үнээс доогуур үнээр түүхийн нүүрсээ гаргаад бараг дуусч байгаа. Хэдийгээр өнгөрсөн 5 дугаар сар төлөх үр дуусна гэж байсан ч Чалка компани манай нүүрсийг чанаргүй хогтоо зэргээр гойчилсоор үр төлөгдөх хугацаа хойшилсан. Үүнийг манай улсын засгийн газар тайлбарлахдаа нүүрсний үн дэлхийн зах зээлд унсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаамаа. Нүүрсний үн хямд байгаа учраас нэгдүгээр Эрдэнэс 5 толгой хувьд нэгдүгээр нүүрсний үн хямд, хоёрт нь бол гарагшин нүүрсэнд зээлэнд явждаг. Зээлийн уг нь одоо компанид ашиглах хэрэгтэй нөгөө шууд компанидаар зээл аваад тараасан юм байдалтай байгаа шүү. Тэгээд аль болохоор компани хоорондоо тэр компанийнхаа дотоод асуудлын хүрээнд хэрэг хэлж байгаа хүрээнд асуудлаа шийдэж явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд 5 толгойтой холбоотой бол улсын хурлын шийдвэр байдаг 39 дугаар тогтоол. Тэгээд тэр шийдвэрийн дагуу засгийн газар ажиллаж явах хэрэгтэй. 5 толгой компани менежмент бодлого төлөвлөлт өнөөгийн хүндхэн байдлаас аврагдаж чадахгүй учраас хувьд шилжүүлэх зөв гарц гэж байгаа юм. Инженер экспортын асуудлаас техник технологийн тоног төхөөрөмжийг шинжлэх, туслан гүйцэтгэгчийн үрийг төлөх зэрэг асуудал засгийн газар толгой өвдөхгүй болж байгаамаа. Тэр зүуднээс төрийн түвшинд өөрсдийн энэ зовлонгоо нэмэгдэхийн тулд авдаг татвараа аваад явахаар хувьчлах асуудалд хариу шаналлан орж экспорт хариуцсан хувийн компанийг тендер зарлан сонгох сурагтай. Тэр үнэхээр хувьд шилжихтэй тулбал өнөөх иргэн бүр эзэмших ёстой 1072 ширхэг хувьцааны асуудал хөгжнө. Энэ асуулт нь төрд хар толгоогоор хувьцааны асуудлыг хариуцах гэн. Уг нь 5 толгой түшиглэж гарч ирсэн хувьцаатай өөртөө муу менежмент хийчихэд дараа нь бурууга далтлахын тулд төрийн нуруунд дээр сачааг зузаатан иргэн бүр дүнгүй болгох хувьцааг салхинд хийсгэж алга болгож магадгүй нэ. Эндээс